бол бүх дэлхийд даяар бидний эзнийг амьдсан гайхалтай баярын 7 хоног байсан. Амен. Бидэнд бол үнэхээр найдар байгаа тийм үү? Бидний найдар бол Есүс байна. За тэгээд үнэхээр итгэлийн амьдрал бол нарийн зам, нарийн хаалгыг шаарддаг. Тэгээд эзэн ч гэсэн биднийг бас хавчиг хаалгаар орж нарийн замаар яваасаа гэж хүсдэг. Эдгээр хамт залбирая. Та бас өнөөдөр эзэн үгээрээ сүнсээрээ надад та бас яриарэ гэж та хүсэх юм бол эзэн тантай ярих болно. Амен. Тэгээ Библиэлд хэлсэн эзэн рүү ойртож байгаа хүн бол тэр байгаа гэдэгт итгэх ёстой байна. Амен. Бурхан тантай ярих болно. Амен. Зүүдэнд чинь зүрхэнд чинь үгээр сүнсээр нөхцөл байдлаар дамжуул тэр ярьдгаа. Тэгээ мөнхийн эзэн минь танд баярлалаа. Энэ цагийг та өрөөгөөч. Энэ цагт эзэн минь энд ирсэн хүн болгонд бэлдсэн таны үг, таны хүсэл, таны таалал эзэн минь. Ойлголт илчилтийн сүнсээр хүмүүс оюун ухаан, зүрх сэтгэлд эзэн минь тамгалагдан үр болон эзэн минь үнэхээр эзэн минь үр жимстэй байхад өрөөж өгөөч гэж Есүсийн нэрээр залбирч байна. За Матай номын 7-р бүлгийн 13-аас 14-р эшлэгийг хамтдаа гаргацгаая. За энд хавчиг хаалга гэсэн баг. Хавчиг хаалга. Хавчиг хаалгаар ор. Сүрэлд хөдөлдөг хаалга уужуу, зам нь өргөн юм. Олонхон түүгээр тийш ордог. Ам өд хөдөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөхөн түүнийг олдгоо гэж хэлсэн байна. За хаалганы талаар та ер нь бол бид нар янз бүрийн хаалгаар л орсон мөн үү? Янз бүрийн хаалгаар л бид нар ордог. Хаалганы талаар яг юу бодож байна та? За би бол яг ингээд энэ номлыг бэлдэж яхад ер нь эргээ бодоход би бол гэрийнхээ хаалгаар их ордог. Сүмийнхээ хаалгаар ордог. За мэдээж сайн мэдээ тарах гэж айдуудын хаалгыг нүдэж очдөг юм байна. Гэхдээ эцсийн хаалга бол мөнхийн улсын тийм хаалга байх болно. Гэхдээ энд хавчиг хаалганы тухай ярихдаа Есүс яг ямар утгаар ярьсан юм болов? Сүрэл рүү хөдөлдөг хаалга бол өргөн гэж хэлсэн. Олон хүмүүс түүгээр явдаг гэж хэлж байгаа. Итгэлийн амьдрал бол тийм амархан биш. Олон хүмүүс Христ итгэхдээ нөө хэрэглээний итгэгч гэдэг шиг амьдралаа сайжруулах гэж асуудлаа шийдвэрлэх гэж ирдэг боловч яг үндэ Есүс хавчиг хаалга нарийн замын тухай ярьж хэлж байгаа. Өнөөдөр миний хувьд ч гэсэн бас боддог сүрэлт хөдөлдөг хаалга гэж хэлж байгаа. Мөр Есүс бидний амьдрал янз бүрийн хаалгуудыг нээж өгдөг. Өнөөдөр магадгүй зарим хүмүүс хаалганы дотор байна уу, бас хаалганы гадна байна уу? Бид нар бас зүрхсээ шалах хэрэгтэй байна. Нэг өдөр хаалга хаагдах болно. Тэр өдөр гимшээч, тэр өдөр Бурхны нэрийг дуудаач. Тийм үү, магадгүй тийш орох боломжгүй байна. Би тэр авчиг хаалганы тухай бодохдоо бол ер нь бол энэ өндөр юу л чинь үхээр ер нь гимшлийн тухай байгаа. Бид нар гим нүглээ гимшиж, шинээр дахин төрж, эзнийг хүлээж авч, нэгсэнд амийн номонд нэр нь бичигдэж, Бурхны хүүхэд болохоос нааш бид нар хаалгаар тэр хаалгаар орох боломжгүй. Тэр хаалгаар. Бид нар зүрхсээ шалах хэрэгтэй тий. Тэгээ би юу гэж бодож байгаа вэ? Бид нар жинхэнэ гимшил хэрэгтэй байна. Жинхэнэ гимшил. Өнөөдөр Христ итгэсэн ч гэсэн магадгүй олон хүмүүс Христ итгэдэггүй байхдаа хийдэг зүйл тий магадгүй уламжлалт зүйлсүүд янз бүрийн махбодын хүслүүдтэйгээ өнөөдөр ч явж байгаа. 10 жил 20 жил явсан ч гэсэн магадгүй тэгээ өргөн хаалгаар ороод яваад байгаа. Өнөөдөр ах トゥ ус минь магадгүй бидний яг орж байгаа хаалга ямар хаалга вэ? Би тэр хаалганы тухай ингээд бодож ирсэн чинь маш олон хаалгаар энэ орсон юм байна. Шоронгийн хаалгаар орж ирсэн юм байна. Тэгээ гайл дээр очиж ирсэн юм байна. Төрийн ордны хаалгаар орж ирсэн юм байна. Янз бүрийн хаалгаар ордог. Тэгээ энэ болгонд янз бүрийн бодол төрдөг тий. Гайл дээр бол бүр ингээд нарийн шалгалт өгдөг хийдэг шүү дээ. Ер нь янз бүрийн зэвсэг, янз бүрийн одоо хориотой бараа оруулахгүй гэж. Тэр нь хаалгаар орох болгондоо ер нь бол янз бүрийн тийм түгшүүртэй, айцтай, баяр хөөртэй, янз бүрийн сэтгэл хөдлөл, янз бүрийн мэдрэмжийг л авч ирсэн. Зарим айлын хаалгад огшоо орохдоо айцтай л ордог байсан. Зарим айлын хаалгад огшоод орохдоо баяр хөөртэй ордог.
Тэгэхдээ өнөөдөр энэ яг хавчих хаалга гэж яг юуны тухай яриад байгаа юм бэ? Энэ бол нарийн хаалга гэж хэлж байгаа. Итгэлийн амьдрал бол нэгсэндээ тусгаарлагдсан амьдрал байх хэрэгтэй. Тэгээд хуучин амьдралын итгэдэггүй байхад байсан хог, новш, гомдол, хорсол юу гэдгийг хуучин хүнээд тэврээд яваад ахын тухай ерөөс яриаг. Бидний өөрчлөгдөж шинжлэх тухай ярьж хэлж. Таны өмнө нэг өдөр хамгийн эцсийн хаалга байх болноо. Би тэгвэл мөнхийн улсын хаалганы өмнө би очих болно. Тэр өдөр үнэхээр тэр хаалгаар миний хувьд орохын тулд бидэрч яг юу хэрэгтэй болов? Бидэрч жинхэнэ гимшил хэрэгтэй байгаа. Таны магадгүй өргөн хаалгаар явж өргөн замаар алхаж байгаа бол та бас зүрхлээ бас бодосоо гэж хүсэж байна. За эндээс юу гэж хэлсэн бэ? Нарийн замын тухай ярьж хэлсэн. Нарийн зам. Итгэлийн амьдрал бол маш нарийн замыг шаарддаг. Тэгээд ерөөсөө бид нар болохоор одоо яаж ийм вэхээр та өөрхөн зүрхлийг шалгаарай. Магадгүй зарим хүмүүс баарны хаалгаар орж байгаа. Зарим хүмүүс буудын хаалгаар орж байгаа. Зарим хүмүүс одоо бурханлаг ус нүгэл үлдэх гээд өөр хаалгаар орж байгаа. Таны орж байгаа хаалга бурханд таалагдж байна уу? Та бас бодож үзэх хэрэгтэй тийм ээ. Тэгээ би бол өөрийнхөө замд ирнэ гэрийн хаалга, сумын хаалга, айлын хаалга гэж сайн мэдээж явж. Тэгээ ирээдүйд бол үнэхээр мөнхийн улсын хаалгаар орохын төлөө яг л Паул шиг замаа дуусгаж, сайн тэмцлэр тэмцэж, итгэлээ сахихын тулд эзнес өдөр болгон хүч чадал гуйж. Өдөр болгон хаалга бас замаа шалгаж нягталж явах хэрэгтэй байна. Өнөөдөр ах トゥ ус минь Йошуа номын 1-р бүлгийн 7-оос 9-ээр гарах юм бол баг ихэнх нь чийлэлсэн байдаг тийм. Бидрийг ер нь бол энэ замаасаа баруун зүүн тийш битгий хазаа гэж хэлсэн байдаг. Одоо олон хүмүүсийн амьдралыг харахаар өргөн замаар яваад байгаа. Нэг харахаар итгэж биш юм шиг, нэг харахаар эзний хүн юм шиг. Тэгээ нэг болохоор баруун тийшээ хазаагаал, нэг болохоор зүүн тийшээ хазаагаал гэж яваад байгаа. Харин та үнэхээр баруун зүүн тийш хазаахгүй явах юм бол хөгжилт, амжилт, ялалтанд хүрэх болно гэж Бурхан эзний үгэн дээр хэлсэн байгаа. За энэ дээр ингэж хэлсэн. Гагцгүй тууштай бөгөөд зоригтой бай гэж хэлж байгаа. Итгэлээр амьдрахад бид нар зориг хэрэгтэй. Тууштай байдал хэрэгтэй. Нэг удаа цуглаанд яваад, нэг удаа таслаад, нэг удаа өргөлөө өргөөл, нэг удаа болиол, нэг үйлчлэл, нэг болиол биш. Ийм замыг ерөөсө Бурхан хүсээгүй. Тэгээ энэ дээр ингэж үг хэлсэн байгаа. Миний зарч Мосегийн чамд тушаалсан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш, зүүн тийш бүх хазаа. Тэгвэл чи хаа явсан газар амжилт олно. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалгаж, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж чи амжилтад хүрэх болно гэж хэлсэн. Чиний зам гэж хэлж байгаа шин дээр. Өөдөлж чи амжилтанд хүрэх болно гэж хэлсэн. Өнөөдөр маш олон хүмүүс маш олон замаар явж. Би бол замын тухай бодохдоо за Монголын бүх 21 аймагт очисон байна. Энэ 20 хэдэн жилийн турш. За маш олон аймагуудын баг бүх суманд очисон байна. Та нар боддоо нэг сумд очиход хамгийн багадаа ер нь 10-аас 20-30 айлд орж байгаа. Хаалга тогшиж. Гэтэ энэ зам юуны төлөө явсан болов? Өнгөрсөн он жилүүдийг ингээд тооцоод үтгэхэд миний 20 жилийн турш энэ аймагуд руу явсан зам зөвхөн замаа алдсан хүмүүсийн төлөө. Үннийг мэдэхгүй байгаа хүмүүсийн төлөө. Найдвар байхгүй, ам байхгүй хүмүүсийн төлөө. Энэ замыг зааж өгөхийн тулд, энэ нарийн хаалгаар оруулахын тулд, энэ аврал нэгүслийг үнэхээр тийм үү хүргэхийн тулд тийш явсан байгаа. Тэгээ би бод хамгийн сайхан зам яг гэртээ ирэх зам. Мэдээж мөнхийн ус руу очих зам. Гэтэ хамгийн бас сайхан зам бол сайн мэдээг тунгалахаар явж байгаа зам байдаг. Маш олон инхэл донголтой зам, эвдрэл, гэмтэл, засмал зам, тэгээ шорон зам, намаг шавартай зам, маш олон замуудыг туулсан байна. Жилд ер нь доорож 20-30 мянган километрийг явсан байгаа. Тэгээ би боддог. Өнөөдөр үнэхээр яг энэ тэгээ Бурхан Мосед амлаж штэ. Мосегоор дамжуулж Йошуад хэлсэн үгийг бас сануулчих. Тэгээ дахиад хэлчих. Чи тууштай бөгөөд зоригтой байгаарай гэж. Итгэлийн амьдрал бидэрт зориг хэрэгтэй. Гэхдээ биднээс гардаг зориг биш байхгүй. Эзэн ариун сүнсээрээ дамжуулан тэр хүчийг өгнө, та нарт зоригийг өгнө. Тэгээ та нар намайг гисчлэнэ гэж хэлсэн баг. Бид нар өглөө болго эзнээс гуух хэрэгтэй. Эзэн нь орох ёсгүй хаалгаар бүү оруулж өгөөч. Явах ёсгүй замаар битгий явуулаарай гэж. Миний зам дээр хүртэл муу хүмүүсийг битгий тааралдуулаарай. Намайг уруу батан сорих гэж. Би тэгээ залбирдаг.
бурханлаг ус бүх хаалгуудыг Есүсийн нэрээр би өөрийнхөө амьдралд хаадаг. Хаагд гэж тушаадаг. Харин бурхны хаалгууд нээгд. Та нар Библиэл дээр сарах юм бол бурхны нээснийг хэн ч хааж чадахгүй, бурхны хаасныг бас хэн ч нээж чадахгүй байгаа. Тэгээ бидний итгэлийн амьдрал бол ер нь бол маш их тэмцэл хэрэгтэй. Олон хүмүүс ер нь бол буруу ойлгодог. Христ итгэхэд бүх юм гоё болно гэж боддог. Та нар ер нь Христ итгэхэд бүх юм гоё болно гэж бодож байна уу? Таны хүслээр биш бурхны хүслээр болох юм бол нэрээ бид нар мөнхийн зорилгыг олж харах юм бол ирээдүйд тэр мөнхийн амар амгалан тэр эцсийн тэр зорилгоо олж харж чадах юм бол бидний амьдралд тохиолж байгаа асуудыг давах гарахад тийм хэцүү биш байх болно. За энэ дээр харсан. Ингэж чиний зам өөдөлж чи амжилтад хүрэх болно. Би чам тушаасан босуу, тууштай бөгөөд зоригтой бай. Бүүж очирт, бүү шантар хаа явсан газар чинь чиний бурхан эзэн чамтай хамт байх болно гэж хэлсэн. Та нар бодоо хаа явсан газар чинь. Хэрвээ та бурхны үгэнд тууштай бөгөөд зоригтой байгаад үнэхээр түүнийг өдөр шөнөгүй сахин биелүүлэхээр энэ дээр онцгой бүр хэлсэн байгаа шүү дээ, Тушаасан бүх хүлийг сахин биелэл. Үүнээс баруун тийш зүүн тийш битгий хазаа. Тэгвэл чи хаа явсан газараа амжилт олно гэж хэлж байгаа. Тэгээд нэг залуу өстөр би нөгөө одоо маргааш өглөө 20 руу бас үйлчлж явах гэж байгаа. Тэнд байгаа тэг хориглуудад зориулаад бас тийм ээ бөөдөн зурагт маш олон зүйл хөдөлж авсан. Жижиг машинд багтахгүй учраас илгээлтийн машиндаа хийгээ явсан. Тэгээ нэг хүн надад юу гэж хэлсэн юм бэ гэхэд өнгөцгөө хараад пастор ингээл машинаа сольж унаа. Одоо нөгөө машин авчрах уу гээл. Ямар хандлагаар ярьж байгаа мэдэхгүй би бол юу гэж бодсоо юм. Миний 10 хэдэн жилийн турш одоо тий юу гэдгийг лизингээр авч хөлсөө туслуулан илгээлтэнд явж тий залбирч тий буруу зүйл нэгсэнтэй бурханлаг ус юмыг зөвшөөрөөгүй зөв амьдрсны хөлсний шагнал авах байхгүй нэг машин нь. Нөгөө машин нь болохоор үнэхээр тийм эзэнд үйлчилж байгаа тэнгэрээс сууж ирсэн шагнал байгаа. Өнөөдөр хүний итгэл хөлс тууштай байдал маш олон жилийн одоо юу итгэмжт байдлыг олж харддаг. Маш олон хүмүүс гаднах байдлаар л дүгнэдэг. Тэгээ би дотроо юу гэж бодож ирсэн юм бэ гэхээр маш олон жилийн бурхны өмнө өвдөглөн сууж тий замаасаа хазах маш олон уруу татлах сорилтууд байсан. Маш олон мөнгөний эрх мэдлийн амлалтууд, боломжууд дайсан хаадаг нээсэн байсан. Харин энэ болгон дээр би үнэт зүйлээ худалдахгүй гэж тийм үү хичнээн үнэтэй байсан ч тийм үү замаасаа хазаагаагүй хэцүү байсан ч ядуу байхаар байсан ч өсөхөр байсан ч бурхны замыг сонгоод явсны шагналыг олон хүмүүс бас олж харддаг. Тэгэхээр би тань хинж юу гэж хэлэх гээд тууштай бөгөөд зоригтой байдал дотор бурхан заавал шагнал ирдэг юм аа. Амен. Би таныг үнэхээр замаасаа битээ хазаа. Магадгүй хазаасан байгаа бол бурхны үгээр шалгаараа. Та бурхны үгийг бариад эзний сүнснээс гуугаараа. Миний явж байгаа зам нүрэж юу? Миний явж байгаа зам танд таалагдж гин үү? Миний орж байгаа хаалга танд алдрыг өргөж байна уу? Та орж байгаа хаалга болгоноо таныг шалгаад үзээрэй. Хов ярихаар, хор найруулахаар магадгүй те. Магадгүй бурханлаг ус зүйл үйлдэхээр орж байгаа хаалга болгоныг та бурханс гуугаа хаах. Итгэлийг гуугаараа. Би олон жилийн өмнө ер нь бол яг энэ замаа би сольсон. Миний зам бурхан таалагдахгүйсэн баг. Нөгөө итгэдэггүй гэмт хэргийн ертөнц, нөгөө улс төрийнхэн, нөгөө бурханыг мэдэхгүй тэр харанхуй ертөнцийн хүмүүстэй найз хэвээрэл яваадсан. Харин яагаад тэгэхээр би тэнд очихоор яг тэдэнтэй адилхан болчдөг. Тэднээсээ бүр доор болчдөг гэсэн. Тэгээд дуул номын 1-р үлгийг уншиж явах үед яг жинхэнэ шийдвэр гаргасан. Дуул номын 1-р үлэг дээр юу гэж хэлсэн байдаг вэ? Дуул номын 1-р үлэг дээр маш тодорхой зүйлийг бурхан хэлсэн. Тэгээ би яг энэ үгийг гуугаад эзэн минь та надад хүчийг өгөөч. Миний явж байгаа зам бол яг нүгэлтнүүдийн зам дээр яваад байна. Би буруутуудын зөвлөгөөг сонсоод байна. Тэгээ би өөрөө ч мэдгүй басамслагчийн суудсан байна. Эзэн минь та надад хүчийг өгөөч. Тэгээ дуул 1-р үлгийн буруу хүний зөвлөгөөгөөр явдггүй гэж хэлсэн. Бурханлаг ус библик бус зөвлөгөөг та битгий сонсоо. Одоо хүмүүсийн нийгмийн сэтгэлгээ яаж юм? Сүмж юу байдсан юм? Тэгээ юу гэдэг нь салаач алаач гээл те. Тэгэл ингүүл тэгүүл гээл. Оюу толгойд ажилд орчих юм бол солонгос явчих юм бол амьдрал чинь сайжирна гэд. Тэгээд магадгүй
Бүр гэр бүлч байхгүй, ажилч байхгүй, юу ч байхгүй болчихж байгаа хүмүүс зөндөө л байна. Өнөөдөр би мэдээж тэнд ажиллах нь буруу гэж ерөөсөө хэлээгүй ш. Харин өнөөдөр үнэхээр бид нар бурхан яг юу хүсэж байгаа? Бурхан бидний хаана байж юу хийгээсэй гэдэг бид нар таньж мэдэх хэрэгтэй. Тэгэн дээр гэсэн бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдгүй гэж байгаа. Бузар нүгэлтнүүдийн басамсагчийн суудгүй хүн ерөөлтөө. Эзний хуулийг тэрээр багтаж энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. Урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацаа цагт үр жимсээ гаргаж навчсан нахаа нь үл хатах адил аливаа үйлэн түнд амжилт авчирнаа. Саар буруу хүмүүс харин өөр агаад салхиар ялгагдах тарианы хальс мэт бурууг үйлдэгч хүмүүс шүүлтээс тийм зайлахгүй гэж хэлсэн. Бузар нүгэлт хүмүүс зөвхтийн чуулганд зогсохгүй, зөвхтийн замыг эзэн мэддэг, буруутын зам сүнэж мөхдөг гэж хэлсэн. Зөвхтийн зам. Тэгээ заримдаа боддог, заримдаа магадгүй буруу яваад байна уу? Буруу бодоод байна уу? Буруу үйлдээд байна уу? Бид нар энэ зам мөрөө ер нь дандаа нэгтэж шалгаж явах хэрэгтэй байна. Магадгүй айгүй олон хүмүүс зөв явж гин гэж боддог. Библиэлд юу гэж хэлсэн байдаг вүлээ? Зөв мэд санагдавч үхэлд хүргэх зам байдгаа гэж хэлсэн. Мөр Иесус залтай шүү дээ. Чи энийг хэдүүл бурхан шиг болно гэд жимс харуулдаг. Тэгээ шүс сасгарам, шонол хөдөлгөм бурхан шиг болчмоор санагдаад тэгээ жимснээс эдсний дараа тэд бурхан шиг болсноо. Яг чөтгөл шиг болсон байхгүй. Сүнсний үхэлд хүрсэн баг. Өнөөдөр ч гэсэн бидний зам, бидний бас орж байгаа хаалга яг бурхныг алдаршилж юм уу? Бид нар бас бодох хэрэгтэй байна. Тэгээд өнөхөр Яшуад хэлсэн тийм ээ. Амжилтанд хүрэх болно гэж хэлсэн. Таны амьдралс амжилтанд хүрнэ. Та зөв зам дээр. Хэрвээ таны амьдрал ямар ч амжилтанд хүрэхгүй, асуудал чинь шийдэгдэхгүй, таны амьдралд магадгүй тийм үү зорилгодоо хүрч чадахгүй бол та бодоод үзээч. Явж байгаа зам чинь зөв байна уу? Орж байгаа хаалга чинь бас те нарийн байна уу? Бид нар бодоод үзээрэй. Бурхан хизээч тийм үү шинэ амьдрал, шинэ хувь тавилан, шинээр дахин төрсөн шинэ бүтээлээ тийм үү хуучин амьдралтаа харанхуйтаа юу гэдгийг хүнд ачаатаа тий хувь тавилангийн замаар алхасаа гэж ерөөсөө өсдөггүй. Бидний хувьд хэрвээ эндээс харах юм бол хаалгын тухай ярихад бид нар хавчиг хаалгын тухай ярьсан. Нарийн хаалгаар. Нарийн хаалгаар орохын тулд бид нар жинхэнэ гэмшил хэрэгтэй. Та бурхны өмнө гэмшээгүй ямар гэм нүгэл үйлдэлүүд байна. Зарим хүмүүс ингэж би том нүгэл үйлдэхэ болцсон шүү дээ. Би мэдээж одоо хурам шүтэн шүтгэхэ болсон, завхаархаа болсон, арх уухаа болсон, магадгүй мөрөөдө тоглохоо болсон, хүн зодхоо болсон. Янз бүрийн томоохон одоо үйлдэлийн нүглүүдийг боддог. Гэхдээ та гомдож байгаа бол, хорсож байгаа бол, үл уучлж байгаа бол, хин нэгэнд татаархж байгаа бол, магадгүй хов ярьж байгаа бол бид нар бас өргөн замаар дэлхийн хүмүүстэй адилхан л алхаж байна гэсэн. Бид нар зөвслөө шалах хэрэгтэй байна. Тэгээ бурхан бол бурхны үг бол яг замдах гэрэл хөлдөх дэнлүү гэж хэлсэн. Бид нар яг Библийг уншиж явах үед, тунгаан бяцлагж явах үед, залбирж явах үед энэ үг биднийг чиглүүлж идэг. Бурхны үг бол яг луужинтай адилхан. Та замаа алдсан байна уу? Монголчууд ярьдаг чинь энэ айлын хүүхэд замаа алдчихлаа гэж ярьдаг мөн үү? Есүс энэ дэлхий дээр ихдээ бид нар зам заахаар ирсэн баг. Бүр зам болон ирсэн шүү дээ Есүс. Миний хувьд ч гэсэн замаа алдсан л байсан. Хаашаа явахаа мэдэхгүй. Яг ойд туурсан сармагчин шиг. Ихэнх тохиолдолд бид нар Христ итгэхээс өмнө өөрсдөө сармагчингаас төрсөн гэж боддог байсан мөн үү? Эволюцийн онлын дагуу бид нар сансаргүй бий болоод тэгээ сармагчингаас бий болсон. Зарим нэг айгүй царай мотой сармагчингаас бий болсон тий. Зарим нэг айгүй царайлаг сармагчингаас бий болсон юм шиг л. Би энийгээ харьцуулж явдаг байсан. Харин өнөөдөр ах дүүс минь ээ бид бол бүтээлийн онлын дагуу бүтээлээр бүр зоригтойгоор гайхамшигтайгаар бүтээгдсэн баг. Хэрхэн амьдрахгүй гэдэг заавар зөвлөгөө Библиэлд байгаа. Тийм учраас өнөөдөр бидэрт луужин болсон үгөө Бурхан бидэнд өгсөн байна. За би та бүхэн сургалт өгсөн 16 дугаар бүлгийн 1-9 дугаар ишлэгийг уншиж өгье. Энд дээр ингэж хэлсэн байна. Зүрхний төлөвлөгөө хүнээс, хэлний хариулт эзнээс, хүмүүний бүхий л зам өөрийнх нь нүдэнд цэвэрч сүнсийг дэнслэгч нь эзэн билээ. Үйлсээ эзэн даатаг. Бодол санаа чинь биелэн эзэн бүгдийг зоригтой бүтээсэн тул буруутуудын шийтгэлийн өдөрт зориулагджээ. Зүрх бардам бүхэнд эзэнд жигшүүртэй.
зүрх бардан бүхэн эзэн жигшүүртэй гэж. Гар барьсан ч болно. Шийтгүүлэх нь лавтай гэж байгаа. Бардам зүрхтэй хүн заавал шийтгүүлнэ. За эндээс шашаа харах юм бол инрэл хайр ба үннээр хилэнц цагаад нь эзнес имээвэс ёр мугас зайлна. Зам нь эзний таалалд нийцсэн хүмүүнийг дайснуудтай хүртэл тэрээр эв түнжинтэй байлгадаг гэж хэлсэн баг. Зөв бусаар олсон үлэмж их орлогоос зөв ёсоор олсон багахан дээр хүн замаа зүрхэндээ төлөвлөдөгч түүний алхааг эзэн чиглүүлдэг гэж хэлсэн баг. Түүний алхааг эзэн чиглүүлдэг гэж хэлсэн. Ахан дүүс минь ээ. Өнөөдөр бид нар эндээс харах юм бол үнэхээр бид нар замаа битгий алдаараа. Зөвхтийн замыг Бурхан заавал өрөөдөг. Зөвийн зам дээр Бурханы өрөөлүүд амлалтууд танд бэлдсэн хувь тавилан байгаа. Бид итгэлээр тэр ирээдүйн найдвар сайн сайхныг авахын тулд Бурхан биднийг дуудсан байна. Амен. Тэгээ Библиэлд юу хэлсэн байдаг гэхээр ер нь одоо бид нар зөвхөн өөрсдийнхөө төлөө бид ирээдүйн сая хүүхдүүдийн төлөө залбирч байна. Сургаалт төгс номын 22-ийн 6 дээр хэлсэн байдаг шүү дээ. Явах ёстой замаар нь явуулахын тулд юу гэж хэлсэн байдаг вэ? Хүүхдийг сурах гэж хэлсэн байгаа хөөхгүй. Тэрээр өтөлсөн ш тэрээр тэр замыг орхихгүй гэж хэлсэн. Бид нар цуглаанд авчирч байгаа. Бурхны үгээр өрөөж байгаа. Тэгээ бид нар гэр бүл дотор аав ээж нар бас үнэхээр үгийн дугуй амьдрч бид нар тийм ээ үлгэлж харуулчих. Тэгээ зүрхэнд нь зам тавих тухай байгаа. Оюун ухааныг нь өөрчлөн шинжлэх тухай. Бурхан бидний зүрх сэтгэл зам тавьсан. Бидний оюун ухааныг өөрчилж маш олон хүмүүс буруу бодоод байдаг баг. Махуудын хүслээрээ өөрсдийн туршлагаараа бодоод. Харин бидний Христийн оюун ухаан хэрэгтэй. Бидэрт үнэхээр зөв замаа олохын тулд ариун сүнсний удирдлага хэрэгтэй. Бурхны үг, Бурхны сүнс таныг хизээш төөрөөлөхгүй. Амен. Магадгүй бид нар заримдаа гэр дотроо төөрцөн хүүхэд байдаг ш. Та нар мэдэх үү? Нэг нь гэрээсээ гараад төөрөө явчихдаг тий. Сургаалт төгс номын Лук 15 дугаар бүлэг дээр тэр юу гэж бодсон бэ? Амьдралыг гоё болгоод өгье. Гэт эд хөрөнгө бүх юмаа аваад яваад тэгээ гоё болсон уу? Бодоо болдогч буруу замаар яваад тэгээ сүултээ гинт ухаардаг байхгүй. Эцгийн минь гэрт байгаа зарсныг хүртэл ямар сайхан хоол иддэг вэ? Харин тэр буруу замаар явсан учраас гахааны хоолж олдохгүй байсан. Тэгээ гэртээ ирсэн чи гэр дотроо төөрсөн нэг ах нь байж идэг те. Тэр гэр дотроо төөрсөн хоёр төөрсөн үгийн үлгэр авахгүй тэр чинь. Нэг нь гэртээ төөрсөн, нэг нь гэрээсээ гараад төөрсөн. Өнөөдөр маш олон хүмүүс сүм дотор тэгээ итгэл дотроо төөрсөн явж байгаа. Тийм учраас ах дүүс минь ээ, эзэнтэй ойрхон байх юм бол тэр танд зам заах болно. Бурхны үг гэрэлтүүлдэг ш. Тэр хуучин гэрээний үед дээр үж еврейчүүд харанхууд алхахдаа хөл дээр ингээд юм дэм байдаг байсан гэж тийм түүх сонсч ирсэн. Тэгээ тэрийг асаага явахаар харагдаас харанхууд дотор алхамаар гэрэлтүүлдэг. Бурхны үг биднийг алхамаар удирддаг юм аа. Олон хүмүүс гайхамшиг ид хүлээгээд байгаа. Та өдөр болгон Библийг унших юм бол өдөр болгон бид энгийн итгэлээр амьдрахын тулд Бурхны үг хэрэгтэй байдаг. Өдөр болгон энгийн амьдралаар амьдрч чадахгүй байж Бурханаас ичээд ерөөсөө гуух хэрэггүй. Тийм учраас алхмын чинь тэр чиглүүлнэ гэж хэлсэн юм байна. Би тэгээ Бурханаас бүр ингэж гуйдаг байсан. Эзэн минь. Би уруу татлах сорилтонд орж нүгэлд унахаар байсан ч та битгий зөвшөөрөөр. Өнөөдөр надтай буруу хүмүүстэй бичээ уулзруулаарай. Зүрх бол хуурамч шүү. Идэвхшгүй өвчтөө шүү. Магадгүй би яаж ч магадгүй. Тэнийг хүн надаас ингэж сон. Чи надад итгэж гин үү гэхээр би бол чамд итгэхгүй байна гэсэн. Яагаад гэсэн чи би өөртөө ч итгэж чаддгүй ба гэсэн чи. Яагаад гэдэг. Яагаад хүний зүрх хуурамч байхгүй. Тийм учраас харин би эзэнд итгэдэг юм аа. Эзэн бол итгэмжтэй нэг амин. Би бүдрэхээр байсан ч эзэн намайг хамгаалдаг. Миний зам магадгүй мөрийж баруун тийш хазаахаар байсан ч гэсэн би сул дорой гэдгээ хэлж эзнээс хүч гуйх юм бол эзэн намайг хамгаалдаг, удирддаг амин. Тийм учраас ах дүүс минь өнөөдөр би та бүгдийг уриалж ятгаж байна. Тэгээд Есүс өөрийгөө үүд гэж хэлсэн шүү дээ. Бид нар бол үнэхээр итгэлийн амьдрал ирээдүйд Есүсээр дамжуулан бид нар хоньны хашаанд орно. Иохан номын 10 дугаар бүлэг дээр хэлсэн байдаг шүү дээ. Хулгайчууд алж устгах сүйтгэхээр хэлсэн бол би бүр амьдрал өгөхөөр хэлсэн. Би бол хоньны үүд байна гэж хэлсэн. Надаар орсон хүн аврагдана гэж хэлсэн баг. Та итгэлээр яг үнэхээр тийм авралыг авсан хүн мөн үү? Та бодоод үзээрэй. Ирээдүйд мөнхийн улсын үүдэн дээр тэнгэр ичнэр зогсоод
таны өмнө амийн ном нээгдэх болно. Тэр өдөр та үнэхээр эзний баяр хөөрд орох тэр баяр хөөрийн өдөр байгаасаа гэж хүсдэг. Тэгээ би сүүлийн ер нь олон жилийг ингээд бодсон. Юуны төлөө шаналдаг юм болов? Ер нь нэг хоригдол, нэг шоронд байгаа хүн, өвчтөе хүн, үннийг мэдэхгүй төөрсөн хүмүүсийн төлөө маш их зүрхсэм шаналдаг юм байна. Тэдэртээр очихын тулд санхүүгийн төлөө залбирдаг. Санхүүгээ бас хуримтлуулж бэлддэг. Тэгээ цаг хугацаагаа төлөвлөдөг. Маш их залбирдаг учраас энэ бол эзний зүрх сэтгэл, энэ бол эзний удирдлага байдаг. Тэгээ очих үед эзэн яг тэр газар ажиллаа хийдэг. Олон хүмүүсийн амьдрал өөрчлөлтүүдийг хийж та бодоод таны явж байгаа зам, таны хэн нэгний хөтлөн дагуулж ирж байгаа оруулж байгаа хаалга хүмүүсийн амьдралд өрөөл болж гин үү? Бурхны өмнө очих үед Бурхан танаас асуух хэрхэн хайрлсан бэ гэж асуух бол. Хайрын тухай ярихдаа Есүс чамд хайртай шүү, Есүсийн нэрээр хайртай шүү гэж олон удаа хэлхийн тухай биш. Би хайрыг бол яг тэгж л боддог байсан. Гой байх юм бол үгүй гэсэн чинь хайр гэдэг чинь тушаал биелүүлэх ёстой юм. Тушаалыг биелүүлэх нь түүнийг хайрлна, хайрлж байгаа нь түүний тушаалыг сахин биелүүлж байгаа гэсэн яг хоёр талтай эртээ сэдэм шиг. Тийм учраас ах дүүс минь өнөөдөр би та бүгдийг уриалж бас ятгаж байна. Бид нар Библиэс харах юм бол Иохан номын 14:6 дээр Есүс өөрийгөө зам гэж хэлсэн баг. Зам гэж хэлсэн. Та эдгэлтэн явахдаа энэ эзний зүрхсийг тээгэж яваар. Маш олон хүмүүс замаа мэдэхгүй байна. Би эдгэлтэн явахдаа юуг боддог вөхөр тэр хүмүүс зам заахаар очдөг байхгүй. Бурхан түрх ганцхан зам байгаа. Бурханы нэрийг дуудаг ганцхан нэр байгаа. Эцэг түрх ганцхан л зам байгаа шүү. Ямар зам байхгүй. Янз бүрийн олон шашин байсан ч хизээч Бурхан түрх зам болоогүй юм аа. Өнөөдөр хүний амьдралыг харанхуйгаас үхлээс худгуурмас гэтэл ганцхан л зам байна. Энэ замыг хүмүүс мэдэхгүй байна шүү дээ. Гэм нүглээс болоод оюун ухаан сохор болоод зүрхсэл нь хатуу болцсон байна шүү дээ. Үннийг ярихад тэд үннээс үзэн ядчих шүү дээ. Тийм учраас ах дүүс минь Есүс өөрийгөө ингэж надаар дамжуулж эцэг төрнэ гэж хэлсэн. Өөр Бурхан дүрх ямар ч боломж байхгүй. Тийм учраас өнөөдөр бид нар зөв зам дээр байна. Та битгий бууж өгөөрэй. Энэ зам бол таны хизээч ичгэрт байдал хүрэхгүй, оруулахгүй. Энэ зам эцэстээ өнөхөр хүн мөнхийн тэр баяр баясгалан таныг аваачих болно. Амен. Мах хот чинь тэмцэлтэй л байгаа ч тийм. Эзний өдөр болохоор унтчмаар санагдаал. Тэ? Тэгэхээр заримдаа том хаалгаар орчмоор санагдаал. Том хаалгуудыг чөтгөр нээж өгдөг шүү дээ. Чи ийшээ орчих юм бол баян болно гэж хэлдэг байхгүй. Чи энэ замаар явах юм бол яг энэ хүмүүстэй адилхан болно гэж хэлдэг. Хайдын хүүхдүүдийг хараад атаарх болж идэг. Миний хувьд магадгүй маш олон боломжууд байсан. Тэгээ би боломж дуудлага хоёрыг бол ялгах ухааныг Бурханаас гуйж. Өнөөдөр яг энэ үннийг хүмүүс мэдэхгүй шүү дээ. Есүс өөрийгөө үнэн гэж хэлсэн шүү дээ. Худал хуурмаг үн зөвийг ялгах чадваргүй болцсон. Харин та Есүстэй хамт байх юм бол Есүс таны зүрхний мэлмийн сүнсний нүдийг нээгээд жинхэнэ үннийг танд харуулах бол. Хүний амьдрал худалдаж боломооргүй үнэн зүйл байдаг. Тэр бол бидний итгэл байна. Сүнсээ хизээч битгий худалдаарай. Хичнээн ашигтай байсан ч гэсэн. Сонгуулийн үеэр янз бүрийн нөхцөл байдлаар амьдралдаа хизээч барьж үзээгүй тэр тоо, амлалтууд янз бүрийн саналууд зөндөөд ирсэн. Гэхдээ бидний итгэл, бидний амьдрал зөвхөн нэг хэдхэн мөнгөний төлөө, энэ амьдралынхын төлөө биш учраас бидний явж байгаа зам нарийн шүү. Цөлийн амьдрал тийм амар байгаагүй юм аа. Израилийн ард түмнийг үнэхээр Бурхан цэвэрлэхийн тулд цөлийг зөвшөөрсөн. Цөл дотор тэд цангасан, цөл дотор тэд нар ядарсан. Тэгэхдээ Бурхан үүлэн багнаар, галан багнаар тэднийг халахалж 40 жилийн турш бүр гутлын улан жилэгдээгүй хувцсан ч хуучраагүй гэж хэлж байгаа шүү дээ. Та Бурхантай хамт байх юм бол таны амьдралд энэ юу илэрхийлж ийн үхээр тэр шатаах гал, гүн харанхуй, үхэл өндөрч Бурханы амлалт үг энэ ерөөлөөс таны хизээч салгаж чадахгүй амин. Тийм учраас ах дүүс минь ээ Есүс өөрийгөө үүд гэж хэлсэн. Есүсээр ороор. Бид нар Есүсээр орохын тулд бид нар үнэхээр тийм үү Есүсээс гэмших хэрэгтэй гэж хэлсэн баг. Гэмшил байхгүй, ямар ч хэрэгэлт байхгүй, ямар ч сэргэлт байхгүй. Нарийн зам гэдэг бол дуулууртай байдлыг илэрхийлж байгаа.
Бурхны үгэнд дуулууртаа алхахыг хэлж. Бурхны үгээр бид нар амьдрахыг хэлж. Энэ маш хэцүү. Олон жил махбодын үслээр амьдрээс сурцсан. Иргэн тойронд байгаа хүмүүс, дэлхийн хүмүүс магадгүй биднийг харах юм бол атаархмаар амьдрал нь өөр юм шиг харагдчих. Гэтэ та ирээдүг үннийг мэдэх юм бол тэд ирээдүйд хаана очих болов? Тэг өнөөдөр хүмүүсийн амьдрал ямар ч ам байхгүй шүү дээ. Найдвар байхгүй шүү дээ. Хичнээн хөрөнгөтэй болоод ирэх мэдлэлтэй болсон ч тэд төр зурих гэд уур манан мэт алга болчих. Өнөөдөр ах дүүс минь ээ, би та бүгдийг үнэхээр уриалж байна. Хаанаас ирээд хаашаа явж байгаа, өөрийгөө хэн бэ гэдгээс мэдэхгүй тэ маш олон хүмүүс замаа алдаж, маш олон хүмүүс орох ёсгүй газар, очих ёсгүй газар очиж. Тийм учраас өнөөдөр бидний эзэн маань дахин амьдсан амьд эзэн биднээс юу хүсэж байна? Бид нар урдаа үнэхээр замаа бүр шулуун болгож, нарийн замаар алхаж, нарийн хаалгаар бидрийг ороосоо гэж хүсэж байгаа. Амен. За тэгээд Библиэр сая түрүү хэлсэн те ам өд тэмүүлэх хаалга бол нарийн юм шүү. Хавчиг шүү. Ам өд орох зам бол бас нарийн шүү гэж хэлсэн. Та өнөөдөр бас шийдвэр гаргаас таны хөл хаашаа алхаж байна? Цус урсгахаар, нүгэлтнүүдтэй хувилдахаар, магадгүй орж байгаа хаалга чинь тэ Бурханд таалагдахгүй байгаа бол шийдвэр гаргаас. Тэгээ одоо манай ихтертийн сууж би 2008 оноос хойш ер нь бол шийдвэр гаргасан. Яасан бэ гэхээр ер нь бол нүгэлтнүүдийн зам дээр зогсохгүй гэдэг энэ үгийг. Энэ юу хэлж ийн үг гэхээр би өөрөө бурханлаг ус газар очимооргүй байгаа. Намайг барьж байгуулахгүй газараас би өөрийгөө салгасан. Хичнээн багын найдч байсан, хичнээн дотны найдч байсан хэрвээ тэд мэн буруу одоо бурханлаг ус зүйл үйлдэж байгаа тэд дээр очихоо болсон. Тэгээ харин гэрлүүгээ явдаг болсон, сөмрөө явдаг болсон, элгэлтэнд явдаг болсон. Амен. Тэгээд бизнес гуйж байгаа Паул шиг итгэлийн замаа сайн дуусгамаар байна. Итгэлийн зам энэ хүнд хэцүү. Тэгвэл би танд нэг зүйлийг хэлье. Өнөөдөр үүнийг даван туулахад Бурхан хүч өгсөн байгаа ш. Бидний амьдрал айл хэдийн Есүсээр дамжуулаад зам тавьсан байна. Хэдүүлээ зургстай шалгыг хамтдаа залбирцгаая. Тэгээд хажууд байгаа хүндээ хэлээч. Хавчиг хаалгаар орж нарийн замаар хамт алхъя гэж хэлж. Бидэрт бие хэрэгтэй таны урмын үг ариун сүнс дотор нөхөрлөл бид нар үнэхээр Бурхантай хамт бие биентэйгээ хамт байж иж бид нар яг энэ замаар явах боломжтой юм аа. Тэгээ эцсийн мөчид энэ зам бол танд мөнхийн баяр баясгалыг авчрах болно. Амен. Та энэ замаар явлаа гэд хэзээ ч ичвэрт байдал орохгүй. Өнөөдөр яаж нөхөр та эхлээд энэ хэцүү. Тэгэхдээ энэ замаар та яваад авах юм бол түрүүлж сургаалт төгс 22-ийн 6 дээр хэлсэн шүү дээ. Хүүхдийг те үнэхээр яг сурах гэж хэлсэн ба. Өтөшнс тэр замаа орхихгүй байх болно гэж хэлсэн. Амен. Тэгээ эзэн бүх алдран байх болтугай. Есүс тэгээ та биднийг хавчиг хаалгаар орж нарийн замаар алхахын тулд эзэн амь өд эзэн хөтлөх хаалга замыг та бидэнд зааж өгч та бидэнд эзэн тэнгэрт хүрэх зам эзэн бидэрт үнэхээр тэр мөнхийн амийг авах нэгүсэл болон ирсэнд үннийг ойлгуулж өгсөн танд баярлалаа. Эзэн минь тэгээд хүмүүсийн зүрх сэтгэлд эзэн та замаа тавьж өгөөч. Хүмүүсийн оюун ухаанд Христийн эзэн оюун ухаанаар дамжуулан үннийг эзэн илчилж өгөөч эзэн минь. Бид таныхаа өмнө ирж байна эзэн минь. Бид эзэн энэ дэлхийн хүмүүс шиг биш. Өнгөрөн алга болох энэ дэлхийн уур манан мэт зүйлс биш. Үрд мөнх байх эзэн минь мөнхийн үнэт зүйлтэй зүйл бид анхаарлаа хандуулж алгахад эзэн минь золилтын өдрийг хүртэл бидэнд ариун сүнсний тосолгоог хүч чадлыг өгөөч. Бид нар нарийн замаар явахын тулд бие биенээ урамшуулан зоригжуулагч нар байж таны тушаалыг эзэн дагагч нар байхад эзэн та бидэнд хүчийг өгөөч. Замаа алдсан эзэн үннийг мэдгүй үхэл рүү явж байгаа хүмүүсийг таны зам дээр авчрах эзэн минь хүч чадлаар хайраар өрөөж өгөөч гэж танаасаа гуйж байна. Танд бүх алдрыг өргөж зам үнэн ам болсон Есүсийн нэрээр залбирч байна. Амен.